Нэгдүгüүрт импортын барааны асуудал. Тий. Тэгэхээр импортын бараанд одоо босго тогтоож өгөхгүй бол бид нар одоо алин болгон одоо гадны энэ замбраагүй энэ олон бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх вэ. Тэгэхээр энэ ихтгэл маань импортын бараандаар босгож тогтоож өгөөгүйгээс болоод бас унчих вэ, дарагдчих вэ, энэ үйлдвэрүүд маань бас зарим нь хонигдчих вэ гэсэн ийм болгоомжлол байна. Хоёрдугаарт энэ болж бидэхгүй хуулиуд бас нэлээд байна. Тий. Нэг номерт одоо би тендерийн хуулийг ярмаар байна. Тий. Тендерийн хуулийн дээр одоо би 3-4 хэлэлцүүлэгт ороод нэг асуудлыг тусгуулж чадаагүй. Үнэхээр энэ яамдууд бол бидний саналыг хүлээж авдаггүй мэл. Тий. Бид нарыг зүгээр цуглуулад нэг зураг авах, мэдээ бэлтгэх одоо хэмжээнд ашигладаг. Бидний саналыг бол нэгч тусгадаггүй. Зүгээр жирийн хугтхуунаар бодоход л Монгол улсад дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг яагаад заавал гаднаас авах ёстой? Тий. Нэг номерт одоо дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ аваа хэрэглээ сурчээж тэгээд чадахгүй байгаа үйлдвэрлэж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ хоёрдугаар ээлжинд авчаач гэдэг ийм асуудал байна.